Сайн байцгаана бүгд нь өдрийн мэнд төргий. 1985 оны 10 дугаар сарын 15-ны өглөөний 8 цагийн орчимд Америк нэгдсэн улсын Юта мужийн Salt Lake хотын цагдаагийн албанд хотын төвд байрлах George Building офисын барилгад хүчтэй дэлбэрэлт болсон тухай дуудлага ирлээ. Аврах албаныхан ирэхэд 6 дугаар давхарт тесрэлтийн уул мөрөл үлдсэн байлаа. Харин дараагийн мөрдөн шалгалтаар уг бөмбөгийг бор цаасан хайрцагтай илгээмж мэт харагдахаар нууж офисын нэгэн өрөөний үүдэнд үлдээсэн тогтоогдсон. Хохирогч уг боодлыг өргөх агшинд бөмбөг дэлбэрсэн байна. Боодлыг өргөсөн хүн газар дээрээ амиа алдсан бөгөөд аврагчдыг очих үед аль хэдийн нас барсан байжээ. Диспетчерууд стандарт ажиллагааны дагуу тесрэг бодис илрүүлэх нохойтой сапфирын багийг дуудсан байна. Учир нь барилгын бусад хэсэгт өөр тесрэг төхөөрөмж байж болзошгүй гэж үзжээ. Тесрэг төхөөрөмж нь дайр болон хадаасаар дүүргэсэн гар хийцийн хоолой хэлбэрийн бөмбөг байсан. Энэ нь хэн нэгнийг зориуд хөнөөхөөр тооцоолон бүтээсэн үхлийн зэвсэг байжээ. Хохирогч нь 31 настай санхүүгийн зөвлөх мөн Есүс Христийн хожимын үеийн гигантнуудын сүм буюу LDS сүмийн бишоп Стивен Кристенсен байлаа. Өнгө сарахад Кристенсенд ийм төрлийн аллагын бай болох хүн огт биш. Учир нь түүнд ил тод дайсан байхгүй, гэмт хэргийн ертөнцтэй ямар ч холбоогүй, амийг нэгүтэх ямар нэгэн шалтгаан байхгүй мэт харагдчихсан. Ингээд мөрдөгчид шуурхай ажилдаа орж дэлбэрэлтийн шалтгаан нөхцөлийг тодруулж байх хооронд ойролцоогоор 1 цаг хагасын дараа Salt Lake City-гийн нам гүм захын дүүрэг болох Holiday хотгонд дахин нэгэн дэлбэрэлт боллоо. Энэ удаа 50 настай Кэтлин Шидс амиа алджээ. Түүний гэрийн үүдэнд орхисон илгээмжийн хайрцагийг өргөхөд бөмбөг тесэрж тэрээр газар дээрээ амнасаа алдсан байна. Харин мөрдөн шалгалтаа явуулцад уг тесрэг төхөөрөмж үнэндээ Кэтлинд бус нөхөр Гэри Шидсэд зориулагдсан байсан тогтогджээ. 2 цагийн дотор 2 өөр газарт болсон дэлбэрэлт аль нь энгийн хүргэлтийн илгээмж мэт харагдах байдлаар зохион байгуулагдсан байж энэ туршилтаа мөрдөгчдөд хүртэл түгшээж байлаа. Удалгүй хохирогчдын хоорондын холбоо ч ил болж эхэллээ. Кэтлин Шидсийн нөхөр Гэри Шидс өмнө нь Стивен Кристенсентэй бизнесийн түншүүд байсан бөгөөд санхүүгийн зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Мөрдөгчдийн хамгийн дөрөв төвшүүлсэнд хаамаг нь магадгүй энэ бүхэн мөнгө хамтарсан бизнес эсвэл хэн нэгний үш хонцонтой холбоотой хэрэг байх магадaltaй гэсэн нь байж болох логиктэй үнэмшилтэй таамаг байлаа. Ингээд дэлбэрэлтүүдийн дараах эхний хэдэн цагт мөрдөгчд болсон явдлыг дараах байдлаар томьёоллоо. Тэр өглөө Стивен Кристенсен ердийн өдрүүдийн л адил ажилдаа ирсэн бөгөөд түүний офисын үүдэнд энгийн харагдах нэгэн цаасан хайрцаг байв. Ямар с сэжиг дөрвөлг зүйлгүй байсан тул тэр хайрцагийг авах гэж бүхэн хөдөлгөх мөчөд дэлбэрэлт үүсч амь насаа алдсан. Харин Кэтлин Шидс тэр үед Holiday дэх гэртээ байжээ. Түүний үүдэнд нөхөр Гэри Шидсийн нэр дээр хаягласан нэгэн илгээмж үлдээсэн байв. Гэвч илгээмжийг нөхөр нь биш Кэтлин Шидс авахаар өргөх агшинд бөмбөг дэлбэрч өмнөх дэлбэрэлттэй адил хүчтэй дэлбэрэлт үүсч тэрээр амиа алджээ. Хоёуланд нь аюулыг таамаглах ямар ч боломж байгаагүй. Хоёр хайрцаг гаднаасаа харахад жирийн л илгээмж мэт ямар ч онцгой шинж тэмдэггүй байсан. Мөрдөгчдийн хамгийн дөрөвөнд ойлгосон зүйл бол тус гэмт хэрэг нь тохиоллоор олон нийтийн газарт дэлбэлсэн тохиолдлын хохирогчтой хэрэг бус харин эртнээс төлөвлөж нарийн тооцоосон бөгөөд яг тодорхой хүмүүс рүү чиглэсэн хэрэг байлаа. Хэргийн эхний шатнд мөрдөгчдийн анхаарлыг татсан гол таамаглал нь хоёр гэр бүлийн ажил хэргийн холбоонд төвлөрж исэн. Учир нь Стивен Кристенсен болон Гэри Шидс нар CFS Financial Services нэртэй хөрөнгө оруулалтын компанид хамт ажиллаж байсан бөгөөд тус компани жилийн 17% хүүтэй хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаад олон мянган үйлчлүүлэгчийн хөрөнгийг алдсан санхүүгийн хүнд асуудалтай байж. Энэ бол хамгийн том, хамгийн боломжит сэжвэр. CFS-ийн сүрэлд хөрөнгөө алдсан ууртай хөрөнгө оруулагч тэднээс өшөө авахыг хүссэн байх магадлал хамгийн өндөр байсан. Дэлбэрэлтүүдийн дараахан CFS-ийн ажилтнуудыг цагдаагийн хамгаалтанд авсан нь мөрдөгчид энэ хувилбарыг хэр ноцтой гэж авч үзэж байсныг харуулж байлаа. Гэвч бас нэгэн сэжвэр гарч ирсэн нь Стивен Кристенсен зөвхөн санхүүгийн зөвлөх байгаагүй. Тэрээр Мормоны шашны түүхэн баримт бичгүүдийн нэр хүндтэй цуглуулагч байсан бөгөөд нас барахаасаа хэдхэн 7 хоногийн өмнө McClellan Collection нэртэй үнэт баримт бичгийн цуглуулгыг нэгэн сүмд худалдаалах хэлэлцээрт оролцож байлаа. Уг цуглуулгын үнэ ойролцоогоор $300,000 байсан.
Гэвч дэлбэрт болсон тэр үед уг гэрээ болон алгын хооронд ямар нэгэн холбоо байж болох сэжүүр харагдахгүй л байлаа. Мөрдөгчид анхны таамаглал болох мөнгө алдсан хэн нэгний санхүүгийн өшөө авалт гэдэгт итгэсэн хэвээр байж. Стивен Кристенсений хэн бүхний ярианаас харахад итгэл үнэмшилтэй үнэнч нийгэмдээ хүндлэгдсэн хүн бөгөөд LDS сүмийн бишоп, сайн аав, шударга нэр хүндтэй санхүүгийн зөвлөх байсан. Үүнээс гадна Мормоны түүхэн баримт бичгийн цуглуулагч, баталгаажуулагчийн хувьар албан бус хобби маягийн ажил хийж байсан нь түүнийг сүмийн хамгийн нөлөө бүхий хүмүүстэй холбож байжээ. Тэрээр 31 настай гэрэлсэн 4 хүүхэдтэй. Хамтран ажилладаг хүмүүс нь түүнийг түүхэн баримт бичгийг зөвхөн хобби, сонирхол гэлтгүй маш өндөр түвшинд нарийн авч деталь бүрээр шинжилэн судалдаг маш болгоомжтой хүн байсан гэж тодорхойлдог. Харин Кэтлин Шитц бол 50 настай айлын эхнэр ээж байсан бөгөөд түүний хувьд энэ эмгэнэлт явдалтай холбогдох цорын ганц холбоо нь Кристенсений хуучин бизнесийн түнш Гэри Шитцтэй гэрэлсэн явдал байв. Тэрээр баримт бичгийн ертөнцтэй ямар ч холбоогүй, ил дайсангүй өөрийнх нь амьдралд түүнийг алгах шалтгаан болох ямар ч сэжүүр байгаагүй. Тэрээр ер нь бол өөртөө ямар ч холбоогүй зүйлээс болж санамсаргүй хохирогч болсон байлаа. Хоёр эргийн газраас болсон нотол баримтуудаас харахад зохиоромжууд нь гар аргаар хийсэн хадаасаар ороосон хоолой маягийн бөмбөг байсан бөгөөд тэсрэлтийн хохирлыг хамгийн их болгохоор нарийн боловсруулсан байж. Солт Лейк хотын цагдаа нар дүүргийн шерифийн алба, дүүргийн прокурорын албатай хамтран ажиллаж George Building-ийн гэрчүүдийг жагсан эхнээс нь мэдүүлэг авч эхэллээ. CFS Financial-ийн ажилчид, хуучин хөрөнгө оруулагчид бизнес болон хувийн бичиг баримтуудыг нэгтлэн шалгаж эхэлсэн. Мөрдөгчид компанийн уналтын үед мөнгө алдсан CFS-ийн үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргаж тэндээсээ 2 бөмбөг хийх мэдлэг чадвартай, гол нь хүн алах хэмжээний уур хилэн бүхий хэн нэгнийг олох сэжүүрийг хайж байлаа. Мөн нотлох баримт бусад лавлгаа мэдээллүүдийг нэг бүрчлэн хоосон хан дээр наан холбогдож болох сэжүүрүүдийг гарган гэмт хэргийн бүгэл бүтэн зураглалыг бүтээж эхэлсэн. Бүхий л жижиг хэсгүүдийг эвлүүлэх явцад баримтууд 2 хуваагдаж эхэллээ. Тиймээс 2 өөр ханан дээр 2 өөр мэдээллийн урсгал бий болж эхэлсэн бөгөөд нэг талд нь CFS-ийн хөрөнгө оруулагчид, харин нөгөө талд нь Кристенсений баримт бичгийн худалдаа гарч ирж эхэлсэн. Тодорхой хугацааны дараа эдгээр 2 урсгал хэрхэн холбогдох эсэх нь тодорхойгүй байв. Шүүх эмнэлгийн багууд бөмбөгний хэлтэрхийг лаборатори шинжилүүлэхээр илгээж төхөөрөмжөө бүтцийг судлан бөмбөг хийгчийн таних тэмдэг онцлох аргачлалыг тодруулахаар нарийн деталуудыг судалж хайж байлаа. Түүнчлэн гэрчүүдийн ярилцлагын үеэр ялангуяа Кристенсений баримт бичиг цуглуулах сонирхол нэгтээ хэд хэдэн хамтрагчийн амнаас мөрдөгчдийн жагсаалтанд байхгүй нэг нэр гарсан нь Марк Хоффман байсан юм. Тэрээр Мормоны шашны түүхэн ховор баримт бичгийн нэр өнтэй худалдаач байсан бөгөөд тохиоллолоор саяхан Кристенсентэй нэгэн том худалдааны хэлцээлд хамт орсон байж. Гэхдээ түүнийг с ิจ гнээр татах ямар ч үндэслэл байгаагүй юм. 1985 оны 10 дугаар сарын 16-ны өглөө мөрдөн шалгалтын чиглэлд гэмт өөрчлөгдлөө. Ердөө өмнөх өдөр нь л 2 дэлбэрэлтээр Стивен Кристенсен болон Кэти Шитц нар амь үрэгдэд байсан бол тэр өдөр 3 дахь дэлбэрэлт боллоо. Temple Square-с ердөө нэг блокийн зайд байрлуулсан автомашин хүчтэй дэлбэрсэн бөгөөд энэ машин бол саяхан мөрдөгчдийн анхаарлын төвд орж эхэлсэн эртний баримт бичгийн наймаачин Марк Хоффманых байв. Дэлбэрт болох үед Хоффман машин дотроо байсан бөгөөд амьд үлдсэн ч маш хүнд гэмтэл авчээ. Түүний биеийн олон хэсэг түлэгдэж 2 чихний хингэрэг цоорж өвдөг нь хүнд гэмтсэнд бол яаралтай LDS Hospital-д хүрэгдсэн байна. Тэрээр 2 дэлбэрэлтийн дараа гарч ирсэн 3 дахь хохирогч магадгүй нэг алуурчны дараагийн бай болсон хүн гэж харагдсан бөгөөд эмнэлэгт байхдаа анхны мэдүүлгээ өглөө. Хоффман хэлэхдээ тэр уулзалтанд явхаар машинаа онгойлгох үед урд суудлын дээр байсан нэгэн боодол шалан дээр унсан гэжээ. Тэр боодлыг авах гэж бүхийх агшинд дэлбэрт тусан бөгөөд түүний хэлснээс харахад хэн нэгэн түүний машин тесрэх бөмбөг нууцаар тавьсан байсан. Гэвч тесрэх бөмбөгийн шинжилгээгээр түүнийсэн зарим зүйлс бодит байдал нийцэхгүй болж эхэлжээ. Дэлбэрэлтийн байрлалд хөрөмжин бүтэц Хоффманы авсан гэмтлийн байрлал шинж тэмдэг нь хоорондоо нэг л авцалдахгүй болж эхэлсэн. Хэрэв түүний хэлсэнчлэн боодол шалан дээр унаж түүнийг авах үед дэлбэрсэн бол дэлбэрэлтийн уул мөр өөр буюу ялангуяа толгойн хэсэгт илүү гэмтэл учрах ёстой байлаа. Ингээд мөрдөгчдийн өмнө анхны том асуулт гарч ирсэн нь Хоффман үнэхээр
Энэ хэргийн халдлагын бай болсон уу? Эсвэл дэлбэрэлт өөр зорилготой байсан уу? Тиймээс мөрдөн шалгалт Хоффмантай холбоотой бүхэл амьдралын деталь мэдээллүүд рүү шилжиж түүний санхүүгийн байдлыг хамгийн түрүүнд судаллаа. Эндээс Стивен Кристенсен Хоффман руу дэлгэрэлт болохоос өмнөх нь 100,000 гаруй доллар шилжүүлснийг тогтоожээ. Энэ мөнгө нь Maclellan Collection гэж нэрлэгддэг ховор баримт бичгийн цуглуулгатай холбоотой. Хоффман энэхүү цуглуулгыг өөрийн эзэмшилд байдаг Мормоны түүхийн чухал хэсгийг илчлэх эртний баримтууд гэж танилцуулж байжээ. Тэрээр уг цуглуулгыг LDS сүмд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд Кристенсен энэ хэлцээрийн зуучлагчаар ажиллаж байсан юм. Цуглуулгын нийт үн ойролцоогоор 300,000 $. Байв. Хэлцлийн дагуу Хоффман уг цуглуулгыг LDS сүмд хүргэх ёстой байсан ч хугацааг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байсан нь тогтогдов. Мөрдөгчид хэлцлийн бусад оролцогчдтой уулзан мэдүүлэг авч бусад баримтуудыг шалгаж эхэллээ. Энэ мөчөөс асуудлууд гарч эхэлсэн нь тэрээр худалдаалж буй баримт бичгийнхээ их хувь нь хаана байгааг тодорхойлж чадахгүй байсан. Мөн цуглуулгын гарал үүслийг батлах баримтыг ч гаргаж чадахгүй байсан зэрэг нь мөрдөгчдөд сэжигтэй байсан тул тэр зөвхөн энэ удаагийн Maclellan Collection-оор зогсохгүй түүний өмнөх үйл ажиллагааг бүхэлдэн шалгаж эхэлжээ. Шалгалтаар Хоффман хэлцлийн дагуу үргэлжлэхээр зэхэж байсан цуглуулга буюу William Maclellan бичиг баримтуудыг хинээс авсан, эсвэл хаанаас олсон, мөн өмнөх эзэмшигч нь хэн байсан, яагаад бусад судлаачид огт мэдээгүй байсан зэрэг асуултуудад бодит нотлохотойгоор хариулж огт чадаагүй юм. Тиймээс мөрдөгчдийн тогтоосноор Хоффман уг цуглуулгыг огт эзэмшиж байгаагүй бөгөөд түүнийг хизээч нийлүүлэх боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл тэр бодитоор байхгүй зүйлийг зарж их хэмжээний мөнгө авсан байв. Түүний гаднаас нь харахад амжилттай нэр хүндтэй эртний баримт бичиг цуглуулагч байсан боловч бодит байдал дээр өрийн дарамтанд орсон нэгэн байжээ. Түүний амьдралын хэм маяг, худалдаа авалт, санхүүгийн зарцуулалт нь хууль ёсны орлогоос нь хавьгууд авсан байв. Мөрдөн шалгалтын дараагийн алхам Хоффманы гэрт хийсэн нэгжлэг байлаа. Тэр хүртэл мөрдөгчид түүнийг зөвхөн с ิจ гтэй санхүүгийн хэлцэл хийсэн, магадгүй худал мэдээлэл өгсөн хүн гэж харж байв. Гэвч түүний гэрээс олсон зүйлс энэ хэргийг огт өөр түвшинд аваачжээ. Хоффманы баашин гаднаасаа энгийн харагдаж байсан ч дотор нь олон жилийн турш нууцаар ажилласан хуурамт баримт бичгийн үйлдвэр нуугдаж байлаа. Мөрдөгчид нэг өрөөнөөс нь энгийн цуглуулагчдын эд зүс биш, харин мэргэжлийн хуурамч бүтээл хийхэд ашигладаг багаж хэрэгслүүдийг олжээ. Жишээлбэл хуучин үеийн цаасыг дуурайлан боловсруулах материал, бих найруулга хэрэгсэл, бичгийн хэрэгсэл, хэвлэлийн тоног төхөөрөмж, баримт бичгийг зориудаар хөгшрүүлэхэд ашигладаг материалууд, гарын үсэг холборлоход хэрэглэдэг загварууд зэрэг байсан. Энэ нь өөрөө Хоффман зүгээр нэг эртний баримт бичиг олддог, цуглуулдаг хүн биш, харин тэдгээрийг өөрөө бүтээдэг байсныг харуулсан анхны шууд нотлохоо болсон юм. Түүний гэрээс олсон бас нэгэн гайхалтай олдвор бол нэгэн өрөөнд дотор тусгаалan бэлтгэсэн хэвлэлийн ажил байжээ. Мөрдөгчид 1639 оны Oath of Freemen хэмээх Америкийн колони үеийн хамгийн ховор баримтуудын нэгийг хуулбарлан бүтээхээр бэлтгэсэн уулмрыг олжээ. Тухайн үед энэ баримтын жинхэнэ их маш ховор байсан бөгөөд хэрэв шинэ их хувь олдсон гэж хүлээн зөвшөөрөгдвөл энэ нь $1,000,000-оос давах боломжтой байлаа. Өөрөөр хэлбэл Хоффман зөвхөн шашны түүхтэй холбоотой жижиг баримтуудыг хурамчаар үлдээ зогсохгүй, Америкийн нэгдсэн улсын түүхийн хамгийн үн цэнтэй баримтуудын зах зээлийг хүртэл онилж байжээ. Бас нэгэн жишээ бол тэр өөрийн эхнэрийн Библи дотор нэгэн хуурамч баримт бичиг нуусан байв. Хоффман уг баримтыг эхнэр нь санамсаргүйгээр оллоо гэж хожим зарлахаар зохион байгуулсан нь тэр аж. Ингэснээр баримтын гарал үүсэл илүү итгэл үнэмшилтэй харагдах байлаа. Хамгийн ойрын хүнээж өөрт нь мэдэгдэлгүйгээр л өөрийнхөө нэг хэсэг болгосон нь энэ байв. Үүний дараагийн алхам мөрдөгчдийн хүсэлтээр баримт бичгийн шинжээч Жорж Throckmorton Хоффманы өмнөх олон жилийн турш зарсан борлуулсан олдвруудыг дахин шинжилж эхэллээ. Эдгээр баримтуудын заримыг тухайн үеийн нэр хүндтэй түүхчид тэр дундаа LDS сүмийн өндөр албан тушаалтнууд хүртэл жинхэнэ гэж хүлээн зөвшөөрсөн байв. Гэвч Throckmorton-ы шинжилгээ өөр дүр зураг харуулсан нь олон өөр түүхэн хүмүүсийн бичсэн гих захидлууд ижил төстэй материал, ижил төрлийн бих, ижил үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн нь тодорхой болсон юм. Микроскопын шинжилгээгээр тухайн үеийн жинхэнэ бичгийн бихэнд байдаггүй шинж тэмдгүүд илэрч Хоффман эдгээр баримтуудыг орчин үеийн аргаар хийснийг харуулжээ. Хамгийн алдартай бөгөөд хамгийн их маргаан дагуулсан баримт нь Salamander Letter байв. Уг захидлыг Мартин Харрис бичсэн гэх бөгөөд Мормоны номын үүслийн талаар LDS сүмийн албан ёсны түүхээс
эрс өөр тайлбар агуулж байлаа. Тухайн үед энэ загт шашны түүхийн талаарх ойлголтыг ч өөрчлөх хэмжээний олдвор гэж үзэгдэж байсан юм. Гэвч Throckmorton шинжилгээгээр уг загтлууд хуурамч бөгөөд загтлуудыг баталгаажуулахад ашигласан нотлохоонууд нь хүртэл хуурамч болох нь тогтогджээ. Эцэст нь мөрдөгчдийн өмнө нэгэн цочирдом дүр зураг бүрэлдэв. Марк Хоффман бараг 10 жилийн турш түүхийн алдагдсан эсхүүдийг олсон мэт харагдуулж үнэн дээр өөрийн гараар бүтээсэн хуурамч баримтуудаа зарж иржээ. Зарим баримт нь сүмийн түүхийг эвгүй байдалд оруулах агуулгатай байсан бол зарим нь эсрэгээрээ тодорхой зорилгод нэвтрүүлэн өөрчилсөн байв. Тэр олон нийтэд үнэнч авиаслаг баримт бичиг судлаачийн дүрээр харагдаж байсан ч цаанаа нарийн зохион байгуулалтаа ловер хийж байж. Одоо мөрдөгчд нэг асуултын хариуг олох ёстой болсон нь хэрэв Хоффман олон жилийн турш хүмүүсийг хуурч ирсэн бол хоёр хүний амийг хүнөөсөн дэлбэрэлтүүдтэй хэрхэн холбоотой ямар зорилго байсан бэ гэдэг асуулт байлаа. Тэгвэл Хоффман Кристенсенийг хүнөх болсон сэдэл нь юу байж болох вэ? Кристенсен бол зүгээр нэг худалдаа авч байгаагүй. Тэр Хоффманы санхүүгийн асуудлын хамгийн эмзэг зэг дээр зогсож байсан хүн бөгөөд McClellan Collection-ыг хүлээж байсан. Хэрэв хилцэл бүтлгүйтвэл Хоффманы олон жилийн турш бүтээсэн худал хуурмаг ил болох эрсдэлтэй байсан. Мөрдөгчдийн үзэж байгаагаар энэ нь аллагын гол сэдэл болсон байх магадaltaй юм. Хамгийн гол нь мөрдөгчдийн зурсан хоёр тусдаа ханан дээрх зураглал Хоффман дээр хоёр талаас нь нийлж байлаа. Бүх хохирогчдыг холбож байсан цорын ганц хүн тэр байсан юм. Стивен Кристенсен Хоффмантай холбоотой байсан. Кэти Шитцийн нөхөр Стенли Шитц мөн Хоффманы наймаатай холбоотой байв. Харин 3 дахь дэлбэрэлтэнд өртсөн хүн нь өөрөө байлаа. Ингээд 1986 оны 2 дугаар сарын 3-нд Марк Хоффманыг албан ёсоор баривчилжээ. Түүнд Стивен Кристенсений амийг хөнөөсөн, Кэти Шитцийн амийг хөнөөсөн, тесрэх төхөөрөмж ашигласан, олон дооны зайллан хийсэн, хуурамч баримт бичиг бүтээсэн зэрэг хэрэгт ялт тулсан байна. Энэ мөчид олон жилийн турш гайхамшигтай баримт бичиг олдог цуглуулагч гэж харагдаж байсан хүн Америкийн хамгийн алдартай хулхины этгээд алуурчин болж хүрчээ. 1986 оны хавар болсон урьдчилсан шүүх хуралдааны үеэр прокурорууд өөрсдөө онлоод илгэсэн байна. Тэдний үзэж байгаагаар дэлбэрэлтүүд санамсаргүй үйл явдал биш бөгөөд Хоффман эхлээд Кристенсенийг онилсон. Учир нь Кристенсен McClellan Collection-ийн асуудлаар хамгийн их дарамт үзүүлж байсан хүмүүсийн нэг нь байсан. Хоёр дахь бөмбөг Кэти Шитцийн амийг авч одсон нь мөрдөн шалгалтыг төөрөгдүүлэх зорилготой байсан гэж прокурорууд үзжээ. Учир нь Шитцийн үхэл Кристенсений хэрэгтэй ялангуяа баримт бичгийн худалдаатай шууд холбоогүй мэт харагдаж мөрдлөгийг өөр с ิจ гтэй хайхад хүргэх боломжтой байв. Харин 3 дахь бөмбөг Хоффманы өөрийн машин дэлбэрсэн нь төлөвлөгөөний нэг хэсэг байсан эсэх нь хамгийн их маргаан дагуулсан асуудал байлаа. Прокурорын хөлбөрөөр Хоффман өөрийн үхлийг зохион байгуулж өмнөх хоёр аллагын дараа өөрийгөө мөн хохирогч мэт харагдуулахыг оролдсон байж болох юм гэжээ. Тесрэх бөмбөгийн хувьд тэрээр мэргэжлийн сургалт огт эзэмшээгүй гэвч тэр хим, материал судлал, электроникийг бие даан судалж хуурамч баримт бичиг бүтээхдээ ашиглаж байсан нарийн ур чадвараа эцэст нь хүний амь хүнийг тесрэх бөмбөг угсрахад ашигласан байна. Түүний хамгийн аюултай зэвсэг нь тесрэх бодис бус. Альваг өөрөө сурч эзэмшдэг нимба төгс төгөлтөрт тэмүүлдэг зан чанар байжээ. Нэгжлэгийн үеэр мөрдөгчид тесрэх төхөөрөмж угсрахтай холбоотой байж болох зарим материал, эд ангуудыг тесэрсэн бөмбөгнүүдийн үлдэгдэлтэй харьцуулан судлахад ижил гаралтай байх өндөр магадaltaй гэж дүгнэсэн. Түүний лабораторид нарийн механик ажил хийхэд ашигладаг төрөл бүрийн багаж байсан нь хуурамч баримт бичиг үйлдвэрлэхээс гадна жижиг хэмжээний төхөөрөмж угсрах чадвартайг харуулж байв. Прокурорууд үүнийг бусад нотлох баримтын хамт хамтдаган үнэлжээ. Дэлбэрэлт болсноос албан ёсоор баримтлагдах хүртэл саруудад Хоффман барьцаа мөнгөөр судлагдаж, гим зэмгүй гэдгээ удаа дараалан мэдэгдэж, тэр байтугай түүнд итгэдэг найз нөхдийнхөө гарын үсэг бүхий дэмжлэгийн мэдээллийг хүлээж авчээ. Гэвч түүний эсрэг нотлох баримт 1985 оны өглөөс 1986 оны ихэнх хүртэл улам их болж нцаахад улам хэцүү болжээ. Хоффман баривчилсныхаа дараа мөрдөгчдөд бараг юу ч хэлээгүй бөгөөд хорих газар болон түүнтэй харилцсан хууль сахиулах ажилтнууд түүнийг гайхмаар тусгаарлагдсан хүн гэж тодорхойлж байлаа. Тэрээр 1986-аас 1987 оны ихэнх хүртэл саруудын турш хилэлцээ хийсний эцэст дэлгэрэнгүй ярихыг зөвшөөрчээ. Юта мужийн хуулийн дагуу цаазаар авах ялтай тулгарсан Хоффманы өмгөөлөгчийн баг бурууга хүлээх хилцээр байгуулав. Ингээд тэрээр албан ёсоор бурууга хүлээх өргөдлөө өгсөн бөгөөд 2 дугаар зэрэглэлийн хүн амны хэрэг Саламандр загталтай холбоотой нэг ловрын хэргийн заалт мөн байгаагүй McClellan Collection-ийн зарлагтай холбоотой нэг ловрын хэргийн заалтад бурууга хүлээж
Үүний хайрууд түүнд тулгаж байсан бусад 26 залт хэрэгсэхгүй болж тусад нь шалгаж байсан бүртгэлгүй үүсийн хэлбэрийн буу болон хуурамч Oath of Freeman баримттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг холбооны болон Нью-Йоркийн прокурорын албанаас буулт хийж зогсоохоор болсон байна. Хэлцээрийн нэг хэсэг болгож Хоффман хүн амны хэрэг болон бүх хуурамч олдвруудын талаар мөрдөгчдөд дэлгэрэнгүй ярьцлага өгөхөө амлав. 1987 оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэл явагдсан эдгээр ярилцлагууд хожим олон нийтэд дэлгэтгэхэд ойролцоогоор 600 хуудас тэмдэглэлд хүрсэн байна. Эдгээр эрт Хоффманы зарсан бүх баримт бичиг олдврууд бодит байдал дээр хуурамч байсныг баталжээ. Хоффманыг тодорхойгүй хугацаагаар буюу 5 жилээс бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд ял оноосон шүүгч Хоффманыг хэзээ ч суллахгүй байхыг зөвлөмж болгожээ. Ютагийн тодорхой хугацаагүй ял шийдэх системийн дагуу түүний яг хэдэн жил хорих болон нөхцөлтэйгээр суллах шийтгэл оногдуулах эсхийг уучлал зохицуулах зөвлөлөөр шийдвэрлэхээр үлдээжээ. Уг зөвлөл 1 жилийн дараа эцсийн шийдвэр гаргасан бөгөөд 1988 онд Хоффманыг хүний аймыг үл хүндэтгсэн хаахрамжгүй байдал гаргасан хэмээн тодорхойлж түүнийг үлдсэн насаар нь хорих ял эдлүүлэхээр шийджээ. Марк Хоффман өнөөдөр хүртэл Central Utah Correctional Facility-д хоригдож байна. Эхнэр Дора Ли Олдсон 1987 онд гэрэлтэй туслуулах өргөдөл гаргасны дараахан Хоффман сэтгэл гутралын эсрэг эмийг хит их тунгаар ууж амиа хорлохыг завджээ. Тэрээр аврагдсан боловч түүнээс өмнө баруун гараа бие доороо дарж 12 цаг ухаангүй хөвтсөн цусны эргэлтэн зогсож атрофи өвчл болсноос насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. LDS сүмийн хувьд Хоффман ялагдсны дараах жилүүдэд хууртагдсанаа албан ёсоор олон нийтэд хүлээн зөвшөөрсөн. Стивен Кристенсен, Кэтлин Шидс нарын гэр бүлийнхний хувьд энэ хэрэг нь шүүх хуралдаангүйгээр буюу тангарахтны шийдвэргүйгээр харин зөвхөн хэлэлцээрээр буруугаа хүлээж алуурчны сайн дураар өгсөн мэдүүлгийн дагуу хаагдсан сэтгэл дундуур үлдсэн юм аа. За ингээд өнөөдөр эрэхтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараа уулзлаа баяртай.